Шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр сууг үзэх сонсогчид та бүхэндээ сайн сайхны хүсэн мэдчилж байна. За ингээд уран зураг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн маань нэвтрүүлгээ 83.307 гэсэн хост долгионоор од мөндөр радиогоор сонсож байгаа. За мөн NTV телевизээр хүлээн авч үзэж байгаа. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын үрээтэй Худалдаа хөгжлийн банк хамтран ажиллаж байна. За студид урлаг судлаач Амина, хөтлөгч Цэнгэл хоёр нар бэлэн болсон байна. За өнөөдрийн сэдэв бол усан саран цэцэгсийн хүлэмж. Ямар гоё нэртэй. Клод Монегийн амьдрал уран бүтээлийн тухай. Өдрийн минь. Цэнгэлдээ маш их баярлалаа хамтран хөтлөж байгаад. Их гоё хоолойг 40 минутын туршид сонсно гэсэн чинь үнэхээр таатай байна. Би л чамайг сонсох байхаа. Өнөөдрийн маань сэдэв ер нь их романтик гэж хэлж болно. Гэхдээ яагаад вэ гэхээр Оскар Клод Монегийн бүтээлүүдийг харангуут ихэвчлэн байгалийн сэдвтэй ч юм уу аливаа нэгэн барилга байшин хүний зураг харлаа гэхэд тэр нь байгальтаа уусаж орж байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг өгдөг байхгүй. Тэгэхээр бид энэ Клод Монегийн ер нь зургийг их романтик зургууд гээд хүн их тийм романтик хүн байсан болов уу гэтэл яг артталт нь бас тийм өөр төөх байгаа. Тэгэхээр илүү өнөөдөр намтрын талаар ярилцах юм байна. Ямар гоё. За Клод Моне ер нь энэ нөгөө нэг Моне гэд ер нь дэлхийн урлагийн түүхийг мэддэг гэж харагдахыг хүсэх юм бол Мане болон Моне гэсэн хоёр хүнээ ялга гэдэг байхгүй. За. Тэгээ нэг нь Эдвард Мане, нөгөөх нь болохоор Клод Моне. Би яг мэддэг юм шиг хэлсэн биз дээ. Яг үнэ. Тэгээд Моне хоёрыг яагаад хүмүүс андуураад байдаг гэхээр хоёулаа 19-р зууны 2-р хагас төссөн импрессионизм буюу сэтгэлийн урлаг гэдэг нэртэй тийм урлагийн урсгалын хоёр төлөөлөгч. Яг Мане арай ахмад, Мане хүн өнөөдрийн Мане хүн Моне маань болохоор арай дүү. Гэхдээ хамтдаа бүтээлээ тойрвж исэн тэр жотгоо өрсөлдөж нэгэн сэдвээрч зураг бүтээлээ тойрвж исэн тийм зурагч нар байгаа юм. За Оскар Клод Моне манай өнөөдрийн баатар маань болохоор 1840 оны 11 сарын 14-нд Франц улсын Парис хотноо нийслэлтэй Парис хотноо төрсөн. 1926 оны 12 сарын 5-нд Франц улсын Живерни гээд Францаас холгүйхан тэр тосгонд өнгөрсөн байна л да. Тэгэхээр 1849-с 1926 би дандаа хэлдэг. Ер нь 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үе гэдэг энэ хоёр зууныг ингээ үдцсэн хүмүүс гэдэг маань амьдралын үед маш баялаг те 26 он болтол гэдэг чинь ямар ч тач дэлхийн 1-р дан үдцэж байгаа юм 19-р зууны 2-р хагас 20-р зууны ихэнх гэхээр яг одоо бид нар хиймэл оюун ухаан гэл ингээл сандраал юу болох гээд байна гэл ингээл өөрчлөлт ингээд бидэрт мэдэгдэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ өөрчлөлтүүд чинь аль хэдийн яг тэр үед те эхэлчихсэн дэлхийн урлагийн түүхч гэлгүй өрний түүх тэр чигтээ өөрчлөгдчихсэн. Ийм ороо бусгай нэг хөтлийн үед амьдарч исэн гэсэн. Яагаад ороо бусгай гэж юм гэхээр 19-р зууны 2-р хагас гэхэд европчуудын уламжлалт үнэт зүйлс бүгдээрээ яг чичирж исэн газар хөдөлж байгаа юм шиг. Энгийн дундаж Европ хүн гэхэд аль хэдийн тий одоо 16 дугаар зуунаас хойш шинжлэх ухаан хөгжлөө. Тэгээл шинжлэх ухааны зарим үзлүүд нь бурхан шинтэй таарж ийн, зарим нь таарахгүй байна. Гэхдээ ер нь бид нар ингээл гим нүглийн хаантлыг гисгээгддэг ч юм уу, боо ингэж юу чи энэ төргээд хүний хамгийн тийм суур үзэл бодлууд нь ингээд гаахж исэн тийм үе байхгүй юу. Тэгэхээр тийм амаргүй үед амьдарч исэн гэсэн үг. Тэгээ 1840-с 1926 гингүүд 86 наслсан хүн байгаа байхгүй юу. 86 нас. Ер нь маш баялаг амьдралтай. Ингээд урт удаан 86 насыг барахаас те ер нь юунаас эхэлсэн бэ гэхээр Клод Монегийн тэр залуу нас нь болохоор Парисын дандаа одоо зах хэсгээс нөгөө зах руу ингэж цугтаж тэнүүчилж янз ингээ ядуусын хорооллоор яваад бүр ингээд ядуугийн зовлонгоосоо болоод амиа хорлох гэж үзээд тэгж явж ийсэн амьдралынх нь 2-р хагас гэхэд бол аль хэдийн Нью-Йорк, Лондон гэд бүр ингээд эдийн засгийн хамгийн том хотуудад өөрийнх нь бидаасан үзэсгэлэн гардаг болсон. Ямар санда төрөгийн дугаар дээр хэлсэнчлэн нэг сэтгүүлч хурж ирээд Клод Монегоос маань ярилцлага авсан байгаа. Тэгэнгүүтээ та надаа яг одоо зурж байгаа биерээ өгч гэх хөө гэд. Клод Монег яах гэдэг юм чи муудсан биер штэ. За болохгүй дөө ямар амаа байсан гэд өгсөн чинь тэр нь дуудлага худалдаан дээр амар үнд хөрсөн байгаа юм. Клод Монег яг зурж яхад нь биерийг нь аваад ирлээ гэдэг. Тэгэхээр нөгөө ямар айгүй ийм хизүү үе мөчийг туулаад дэлхийд ингээд
алдартай нэртэй болсон бэ гэхээр тэр болтол маш их бас үзэж тулсан зүйлс байгаа гэсэн үг. Тэгэд ер нь 19-р зууны энэ 2-р хагасын импрессионизм сэтгэлийн урлаг гэдэг энэ урлаг маань дараа нь 20-р зуунд маш том нөлөөлөл үзүүлээд 20-р зуунд урлаг ингээд задарснаар бид нар одоо 21-р зууны ханан дээр банан наадаг урлаг руу ирчээд байна л да. Тийм учраас энэ хэд маань ялцчгүй сахилгагүйгийн хувьд сахилгагүй. Тий. За тэгтээ юмыг эхнээс нь эхэл. Ингэж сая хэллээ. Францын Парис одоо нийслэл хотноо төрсөн гэдэг тэг чинь. Тэгтээ Парис мэдээж зөвхөн баячуулын хот байгаагүй. Тэр үед янз янзын нийгмийн давхаргууд байсныг хожим хойно бид нар чинь Пикассогийн зурган дээр харах юм. Пикассо маш алдартай зураач тий. Тэгэнгүүт Пикассогийн анхны зургууд болохоор нэг цэнхэр үеийн зургууд гэж байдаг байхгүй юу? Тэр бол дандаа тэр Парисын маш ядуу бие үнэлэгчэд, гуйлагчэд нийгмийн эмзэг бүлгийн давхаргын хүмүүс цугларсан тийм газруудаар зураг зурдаг байсан гэж. Тэгэхээр нөгөө Парис гэдэг хот маань өөрөө их гоё үзэсгэлэнтэй, романтик, хайрын хот. Гэхдээ нөгөө арийнх нь талтай, зоосны нөгөө талд нь болохоор мэдээж л тэр чинь нийслэл хот юм чинь амьдрахад тийм ч бас амар хот байсан гэсэн үг байхгүй шүү. Тийм байгаагүй. За тэгээд гэр бүлэрээ болохоор уг нь Парист амьдарч агаад Клод Монег 5 нас хүрэнгүүт нь юу байсан мэн. За ер нь Парист амьдрахаар бүтггүй мэн амьдрал хэцүү байна тий. Тэгэхээр Францын хойд Норманди гэдэг нутаг руу явъя гэд. Франц бол хаашаа одоо манай цэнгэл маань утга зохиолын хүн айгуу сайн мэдчихэж байгаа. Гиде Мопассан хонгор найз авчихсан тий. Тийм Мопассан энтриг маань нутаг тий. Тэр илүү хойд зүг рүүгээ бол. Тэгэхээр хойд зүгтээ бол Парис маань усан бомбын жижиг хотуудтай. Тэр усан бомб хотын нэг нь болохоор Гавр гэдэг хот. Тэгээд тэр Гавр гэдэг хот руу нүгэд эцэг нь нэг өөрийн эсэн жижигхэн бизнес эрхэлж байгаа юм л та. Одоогоор ярих юм бол нэг юм супермаркет маягтай ингээд хүнс барааны дэлгүүр гэх юм л та. Хүний хамгийн анхдагч хэрэгцээ. Тэгээ хүнс болон нэг юм савн мавн цэвэрлэгийн бодис мэс тиймэрхүү жижиг сажиг юм зар тий. Тэгээ тийм хүмүүсийг бакалей гэж нэрлэдэг гэсэн байхгүй юу? Бакалей гэдэг нь арабын нөгөө түмс ногоо гэсэн утгатай л үг юм байна. За тэгээ бакалейчуд буюу тийм хүнс барааны жижиг 8 ачин гэлж байгаа тий. Тэгээд тэр бизнес нь айгүй дайжгүй явсан. Тэр ч хүний хэрэгцээд бараг л аавн зарж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ямар ч эцэг хүн хүүхэдтэй сайн сайхныг л хүснэ. Тийм учраас за миний хүү ингээд том болж байна. Одоо миний хүү аав нь ингээд 8 ойлгодог болчлоо. Миний хүү одоо энэ хүнс барааны дэлгүүрүүдийг тий өвлөд аваад явна шүү. Аавынхаа 8 бизнесийг өвлөд аваад явна шүү гэсэн чинь манай хүн Моне маань аягүй сахилахгүй гэсэн. Тэгэд Нормандид тэр Гавр хоттой уг нь сургуульд явж байгаа юм. Тэгээ сургуульд явбал юу яж байгаа юм л да. Сургуульд явжсэн. Гэтэ аягүй сахилахгүй юун тэгж нөгөө аавынхаа ажилд очиж туслах маслах тэгэл сургуулийн ангил тасалчдаг байсан гэл тээ. Байнгын таслал уул хадан дээр очиод суучдаг. Тэгэл нөгөө бомб тот гэхэр чин тийж нөгөө гол мөрөндаалаа бүх юм харагддаг тий. Усны ихэн дээр очиод суучдаг. Тэгэл байгаль ажиглал хийждэг. Тэгээд сургуульд байхаараа болохоор бүр нэг юм өөрний ангид нэг годгонсон хүмүүс байгаад гэдэг чинь. За. Ерөөсөө нэг өргөний өчшиг чөлөө багш нар нэг загнадаг та. Тэстэ багшийнхаа толгойг өвтгдөг хүмүүстэйсэн. Тэгээ тэгэнгүүтээ яаж ихсэн бэ гэсэн чинь нөгөө дэвтрийнхаа арталт яг л бид нар юм байна. Дэвтрийнхаа арталт зураг зурдаг. Тэгээ нөгөө арталтын зураг зураад шог зураг зурчна. Тэгээ яаж юм гэсэн чинь нөгөө багшаагаа шоглол янз зурцуурал. Ангийнхаа хүүхдүүдийг шоглол янз зурцуурал. Тэгээ тэр шог зургийг болохоор бид тэр карикатур гэж нэрлэдэг. Тэгээ тэр шог зургууд нь эхлээд мэдээж багш нар нуурлж байгаа, дэвтрийн тасдж байгаа, яаж байгаа тий тэр гэдэг чинь сургууль одооныхоос ч хатуул байсан байж таараа. Тэгэнгүүтээ сүүл рүүгээ бүр дийлхэ байлаад ягаад тэгэхээр нэг багшийн зурчхаар нөгөө багш нь инээгээд зураалсан дургу байгаа ч гэсэн бусд нь бол яалчгүй л инээгээд байна тий. Тэгэхэр чи манай хүн нөгөө нэг юунд хоттой
ингэж явсаар айгүй алтартай болчихж байгаа байхгүй юу. Тэстэй энэ нэстэ янзын өөхтэй энэ Моне гэдстэй. Тэгээ одоо 15 орчим насны өсвөр насны өөхтэй байгаа тийм үү. Энэ Монегээр нэг тэр хажуутлын нөгөө хөрш тэрийг зуруулаатгаач гэл. Тэгээд хотынх нь бүгдээрээ Монегийн тийм шог зурганд дуртай болоод бүр тэр ч байтаа 20 франк гэд тухайн үеийн яг энэ үед биш байх энэ үеэс хойшхон бол бүр 3 дугаар Наполеон гэд хаан 20 франкийн тусгай алтан зоос гаргасан байдаг байхгүй юу? За. Тэгэхээр ер нь 20 франк гэдэг бол тухайн үед нэлээд их юм худалдаад авчиж болохоор тийм гайгүй яг тэтэнд өрг гэж хэлж мэдэхгүй байна л да. Гэхдээ бол тийм байсан байх. Дайжгүй үнэлгээтэй өнгөр тэгээд тийм Монегийн зургуудыг бүр худалдаж авдаг болж байгаа юм. Тэгээд айгүй тэгэхээр анхнаасаа л авьяастай байсан байна. Тэгэд энэ дээрээ манай зураач зогсчиж болох байсан уу гэхээр болох байсан юм. Хэрвээ шог зургаа насаараа зураад тэрийг зөвхөн өөрийнхөө хоттой гэлгүй хажуу хавирга хотуудаа борлуулад явсан бол цаадханд чинь нэвтрүүлгийн эхэнд яригдсан шиг тэгж ядуугийн цовлонгоос болж амиа хорлох үйлдэл хийсэн байсан тийм үйлдэл ерөөсөө хийх шаардлагачгүй байсан юм. Дахиад л өөрөөр хэлбэл сонголтохгүй. За сонголтыг яаж хийсэн бэ гэдгсэн чинь манай хүн уг нь 20 франкаар зураг зарсаар аваад бүр 2000 франк кармалчиж байгаа. Тэ гайг баян болсон. Зургийн дэлгүүрүүдэд тухайн Гавар хотод болохоор ганцхан уран зургийн дэлгүүр өгдөг гэсэн. Тэгээд тэр зургийн дэлгүүрүүдтэй 5-6 игнээ ингээд зураг тавьчихж байгаа байхгүй. Өөрийнх нь зургууд ингээд шог зургууд. Тэгэл хүмүүс хурж ирэл энийг л тэнгуү тухайн манай өөрөө бичсэн байдаг. Миний ганцхан тэр зургийн дэлгүүрт дургуг маань хүргээд исэн зүйл гэвэл одоо амар бардам залуу халуун амгалан байгаа шүү дээ. Миний 5-6 игний зургийн дээдэлд нэг үнэхээр манай хотынхны бүгднгийнх нь үзэн яддаг дургу хүргэсэн нэг хачин халтар зураг зурдаг Эжен Бүдэн гэд зураачийн зураг тэрчигтэй игнэтэй байдаг гэсэн ингээд. Тэгээд тэгсэн чинь нэг зургийн дэлгүүрийн 8 ачин болохоор за Моне Эжен Бүдэн гэд энэ нэг юм зураач үйдэг юм аа. Би чамайг танилцуулъя тэхүү зуучлаа гэд. Тэгсэн чинь Моне тийм хачин юмнуудтай танилцахгүй. Тэгээ ерөөсөө ингээд амар дургу амар юм халтар зурдаг юм дуусгаагүй юм шиг зураг зурдаг гэдэг айгу дургу. Тэгсэн чинь Бүдэн болохоор нэг удаа яг тэр зургийн дэлгүүрт байж таарсан байна л да. Тэгэл нэг зургийнхаа тооцоо моцоог өгөлцөж авалцсан гэл ялцчгүй нэг зургийн тий таарчж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ Монегийн сүлд бичснээр Бүдэн өөр дээр нь хурж ирээд маш юм тайван хоолоогоор магтсан байгаа юм. Тэнгүүд хэлсэн ба. Би таны энэ зургуудыг дандаа их таашаал бахархалтайгаар хардаг штеп. Маш хөгжилтэй, хөнгөн, ухаалаг зурагдсан байна. Таныг авьяастай гэдгийг тэр том Эжен Бүдэн гэд хүн ингээд 15 настай ч юм уу нэг юм бацаанд хэлж байгаа штеп. Тэгээ таныг авьяастай гэдгийг бол анх хараад шууд мэдэж болохоор байна. Гэхдээ би таныг энэ дээр зогсохгүй байх гэж найдаж байна. Энэ бүхэн эхлэл үед бол маш сайн байна. Гэхдээ та тун удахгүй шог зурагнаас өөрөө уйдна. Тийм учраас хичээлэл, харж сур, зурж сур, байгалийн зураг зур, тэнгис талай, гариг ирхэс, амьтад, мод, ургамал, хүмүүс энэ бүхэн чинь өөрөө өөрсдийнхээ яг байгаагаараа буюу оршихуун мөн чанараараа гэрэл болон агаар дунд байгаагаар ямар үзэсгэлэнтэй гэж бодноо. Вау. Гэжсэн. Би харцаад хэлж штий ёо. Амар зүйлийг мэдэрсэн байсан байгаа байхгүй. Магадгүй зогсож магадгүй байсан үед нөгөө үзэн ядаад исэн хүн нь өөрт нь ирээдүгийн ингээд хэлж өгсөн юм шиг санагдаж штий. Харин тэр үг нь мөр амар ингээд агаар болон гэрэл дотор энэ бүх зүйлс чинь өөрөөсийнхөө байгаагаараа буюу оршихуун мөн чанараараа энэ үед ер нь уран зураг гэдэг чинь юмыг дандаа гойчилдаг байсан байхгүй юу? Гойчилж тий аль болох төгс болгож зурдаг. Энэ бол бүр аль эртний грекээс улбаатай юм л та. Грект манай нөгөө Аристотель маань хүн гэдэг чинь одоо ингээ байгалыг гойчлах ёстой тий. Хүн гэдэг чинь өөр гараараа соёл иргэншлиг бүтээж байгаа. Тэгээ тийм учраас улмал гоё зүйлийг байгальд нэмнэ үү гэхээс биш өөр юуг нэмэх вэ тий. Тэгс тийм учраас урлагч гэсэн дандаа юмыг гойчилдаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь Эжен Бүдэн битийн ийм сонин нөхдүүд тий оршихуйн мөн чанараараа байгаагаараа гэдэг байгаа байхгүй. За тэгээд нөгөө Эжен Бүдэн бас нэг өөр юм хэлжсэн нь юу вэ гэсэн чинь
За юу ячаа. Би таныг ерөөсөө байгаль руу авч гарыг. Би тэгээд энд зураг зааж өгье. Нөгөө монё чинь ёо би одоо энэ хүнээр зураг заалглаа юм аа. Тэгээ яг нөгөө илдэг штэ тэр үед чинь тийм чинь бас нэг 19-р зууны 2-р хагасын Франц хүн байна да бас илдэг те. Учиргүй шууд үгүй гэж хэлж чадахгүй. Би тэнд ажилтай. Тэнд юм ингээд дандаа ингээд цогтоо яваад исэн чинь нэг л өдөр бүр яг баригддаг байхгүй. Тэгээд тэр бүдэнтэйгээ цуг байгальд гарсан байгаа юм. Энэ үед болохоор дөнгөж нөгөө зөөврийн бодогнууд гэдэг зүйл гарцсан байсан. Савтагаа явж болдог. Тэгэнгүүтээ Моногийн сүулт бичснээр миний нүд нээгдсэн. Моногийн бичснээр үү? Тий. Би Ежен бүдэнтэй тэ ингээд явахыг хүсгүй байсараа байгаад аргагүй байдалтай ороод хамтдаа нэг удаа байгаль явж үзээд Ежен бүдэн надад зураг заагаад тэгэд миний нүд нээгдсэн. Миний нүд нээгдээд би байгаль гэдгийг ойлгосон. Тэгэд би тэр байгалыг хайрлаж сурч эхэлсэн гэдэг ч байхгүй. Тэг гахалтай байна. За ингээд анх бол энэ хүмүүс маань айгүй юм тус айгүй том тус хүргэсэн ба. Тэгээд манай шийдчихэж байгаа. За би зураачлал болох юм байна тий. Ерөөсөө зураачлал. Тэгээд Парис явмаар байна ааваа. Аав ээж хоёр нь яг хүүгээ авьяастай гэдэг ойлгоод идэг. Хоттой нэр хүндтэй байгаад идэг. Тэгээд туртаа дургуу ингээд зөвшөөрчлээ. Гэтэ туртаа дургуу гэдэг нь аав ээжт нь тэр хаа байсан нийслэл хотод хүүгээ сургаадах мөнгө байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь бас хэцүү байхгүй тий. Тэгэхээр за миний хүү чамд нөгөө 2000 франк ч байгаа шүү дээ. Чи аялжуулчл маягаар зүгээр явчихаа Парис руу зүгээр. Яг юм үзээд ирнүүд тайлаад тий. Гоё ингээд очиод үзээд ирээ. Тэгээд яг аав нь бас нэг баг цагийн жоохон мөнгө явуулж. Гэхдээ нэг болцолтой шүү миний хөө. Чи үнэхээр Парист үлдэхэр бол тий. Дүрслэх урлагийн их сургуульд орно шүү. Зураач болох гээд байгаа бол хамгийн сайн нь л бай гэж захиад шүү дээ. Дүрслэх урлагийн агуу том тэр их сургуульд н ороо гэд. Тэгээ манай болохоор тгий гэд их сургуульд ингээд очиж байгаа байхгүй юу. Ингээ их сургуульд гэнэ Парис руу очиж байгаа байхгүй. Тэгэл гэсэн чинь Парист болохоор тэр Гавр хэмэх жижигхэн хотод огт байгаагүй зүйлс байсан. Тэр нь болохоор кафе, уушин газар. Тэгээд дохон уян кафе уушин газар бол айгүй гоё бүр энэ талаар шинжлэх ухааны нийтлэлтүүд ч 1080-аад нөгөө нэг юу утга зохиол урлагийнхныг цуглуулдаг газар байсан. Одоос манай Монголд нь хэд хэдэн бас хөрхөн жижигхэн газрууд нэг одоо үйл ажиллагаа явуулаад л байна л да хөгжмийнхныг цуглуулаад зургийнхныг цуглуулаад утга зохиолынхныг цуглуулаад тий. Тэр чинь нөгөө тэр кафе дотор чинь оюун санаа солилцоод байгаа байхгүй хоорондоо тий. Юу ингээд ямар шаналл байна, ямар шин санаанууд байна. Тэнгүүтээ би биенээсээ ингэж нэг тийм юм тэр сэтгэлийнх нь юмыг аваад дараа нь бүтээлээ төрөөж болоод байгаа байхгүй тий. Тэгэхгүй хүн нөгөө ганцаараа гэдгийг мэдрээд урлын хүн утга зохиолын хүмүүст амар хэцүү байдаг шүү дээ. Тийм хайр цагнаасаа гарч байгаа юм байна л да. Тэнд бол тий айгүй олон адилхан хүмүүстэйгээ уулзраад. Яг гүн амар гоё. Тэгэнгүүт яг Парист очиод тэгээ тэр нөгөө зовлон туулагчдын кафе гэдэг нэртэй кафе байсан байхгүй юу. Тэгээд ууг нь хөрхи тэр зовлон туулагчд гэдэг нь христийн шний үгнээс гаралтай нөгөө христийн шний төлөө амиа өгсөн одоо тамлуулж нас орсон тийм хүмүүсийг нөгөө зовлон туулагчд гэж нэрлэжсэн. Тэнгүү тэд нар болохоор зовлон туулагчдын кафе урлагийн төлөө амнасаа зориулж яваа тийм хүмүүсийн кафе. За өөрсдийгөө. Тэгээд бол ер нь нэлээд их тийм тэр тэнд өөрийгөө олох ер нь бол Парис хот маань бол маш олон зураач болгосон. Тэгээ өөрийгөө олох алхмыг хийж байгаамаа. За ингээд анхныхаа хамтран ажиллагчийг за тэгээ зарлая. Эхний хамтран ажиллагч тийм ээ. Би энэ дээр нэрээ дандаа нэг зарлая. Нэрэд биш. Анхныг л би сайд анхныг хэр яах вэ гэд эхний те гэнэ. Уучлаарай манайх яг ингэдэж шүү. Хаяана. За эхний хамтран ажиллагч. Амина маань хэлэх үү? Хоёул удлаа өгшлөө мөнгө. Зарлгүй. За манай эхний хамтран ажиллагчаар уран зураг нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын үрээтэй Хөдөлთა хөгжлийн банк маань хамтран ажиллаж байна.
За үрждэг сар хариултаа хадгалан уриатаагаар Худалдаа хөгжлийн банк биднийг дэмжиж бас нэлээдгүй хугацаа өнгөрч яг энэ аяныг зарлаад. За тэгсэн чинь айгүй гоё урамшууллаа бас ингээд хугацааг нь сунгасан байна. 4 сарын 2025 оны 4 сарын 12-ноос 5 сарын 13-ны хүртэл хариултаа хадгалын үйлчилгээгээр олсон одоо 25 мянган төгрөгийг чинь Худалдаа хөгжлийн банк маань үржүүлээд 50 мянган төгрөг болгоод өгнө гэсэн урамшуулал хугацааны үед 5 сарын 13 хүртэл дахиад сонгосон байна. Одоо энэ урамшуулалт хамрагдаж амжаагүй байгаа одоо сонсож байгаа ч юм уу хүмүүс маань нэмээд хамрагдах боломжтой. За яаж хамрагдахыг бас хэлээд өгье. За та хэрвээ Худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол за энэ дэлгэцэн дээр гарч байгаа QR код байгаа. Тэрийг уншуулад одоо TDB онлайн аппликейшн татаад харилцагчаар бүртгүүлнэ. За аппликейшнаа ашиглаад одоо 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нийлхий. За яагаад ингэж данс нээж ийнэ гэвэл таны хадгаламж хүртэлгүйтэй байдаг. За ингээд хариултаа хадгалъя гэдэг үйлчлэг юм маань яг ямар үйлчлэг байгаад байгаа гэхээр бид нар одоо ингээд 500-аас 50000 төгрөг хүртэл те задгаа мөнгөөр 1000 бүхэл одоо ингээд 2000-аар ч юм уу бүгдийг тохируулаад одоо миний гүйлгээ хийж байгаа гүйлгээ олгоноос за одоо миний гүйлгээнээс гадна 2000 төгрөг татчихаа гэж л одоо тохируулах гэдэг. Тэгэн гол эхний үйлдэлээ та маш ухамсартайгаар хийх нь байна те аппликейшн татах ч юм уу те. Дараагийн үйлдэлүүдийг чинь ухамсаргүйгээр танд хоригдлол бий болно л гэж хэлээд байгаа юм. Айгүй амар байгаа. Тийм яа маш амар. Тэгээд та одоо нэг л мэдхэд мөнгө чинь 25000 юу юугүй болох нь байна. Тэгээд 50000 болгоод үржүүлээд өгөх нь байна. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкныхан маань одоо бид нарыг одоо хадгаламжийн үр шимийг ойлгооч тий. Хадгалаач амьдралаа илүү одоо амттай аз жаргалтай чанартай өнгөрүүлээч гэсэн үднээс биднэрт хуримтлалын үр шимийг ойлгуулах гэж ийм гоё аяна 5 сарын 13 хүртэл одоо бас сонгочоод байна. За Худалдаа хөгжлийн банкны хэрвээ та харилцагч хэрний хариултаа хадгалын үйлчилгээнд бүртгүүлэх гэж одоо байгаа бол бүртгүүлж амжаагүй байсан бол за өөрийнхөө ашигладаг харилцах дансан дээр Худалдаа хөгжлийн банкны Brito Viz Master гэх мэт одоо өөртөө үйлчилгээнд тохиролсон тэр виртуал карта бас нээж болж байгаа юм. За тэгээд хариултаа хадгалын үйлчилгээгээр олсон мөнгөний мэдээлэл те одоо хэдэн төгрөг цуглаад байгаа гэдэг мэдээллийг бол даваа гарыг бүр одоо Viber-аар ч юм уу эсвэл одоо банкнда бүртгэлтэй утасны дугаараар ч мэдээлэл ирнэ. За тэгтээ энэ урамшууллын хугацаантай 25000 төгрөгийг 50000 төгрөг болж нэг л удаа урамшуулал авах боломжтой юм байгаамаа. За тэгэхээр энэ урамшууллын одоо үр шимийг хүртсэн, аялсан, зугаалсан, эмчилгээ хийлгсэн, машин тэрэг авсан хүмүүст ойр тойрон зөндөө байна. Тэгэхээр бид нар бол одоо яг мөнгө бидний хамгийн одоо амьдралын бүр номер 1 хэрэгцээ шаардлага одоо мөнгөний төлөө амьдарч байна гэвэл бас үгүй. Гэхдээ бид нарыг маш олон одоо үнцэнтэй хүсэл эрмэлзлүүд, үнцэнтэй зүйлсээ хамгаалж, хайрлж, аз жаргалтай байхад мөнгө мэдээж өрөг гүйцэтгэдэг. Тэгэхээр сахилга бат хэрэгтэй. За тэгээ Худалдаа хөгжлийн банкны дурын салбарт очиод одоо хялбар хуримтлал үйлчилгээг нээлгэе гэж болж гэн. За эсвэл одоо 1819 77 дугаар л уцтаад мэдээлэл авч болж гэн. Бүх салбаруудаар үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой шүү. Манайха үрждэг сар хариултаа хадгалъя. Маш их баярлалаа. За баярлалаа. За манай өөрийгөө нээгээд олон сайхан найз нөхдөдтэй болоод ингээд явж байгаа юм. Тэгээд тэгсэн чинь нөгөө аав нь болохоор хэлсэн шүү дээ. За чи яг тэр хамгийн дээд дүрслэх урлагийн сургуульд нь орно шүү гэсэн чинь манай болохоор энэ ийм хуучин хитрхи амир хит хуучансыг уламжлалт үзэлтэй хүмүүсээс зурагт сурахгүй гингүүтэй ороогүй байхгүй. Тэгмээд эцэг нь ууралж байгаа юм тий. Би чамаа Парис руу ямар тэнд зугаал гэж явуулах уу гэх. Тэгээд мөнгө явуулах болчихж байгаа юм л та. За тэгээ мэдээж нөгөө 2000 франк шил дээр дууссан баг шүү дээ. Тэгээ одоо яг хэдэн настай байгаа гэсэн үг үү? За одоо чи нэг 20 орчим тиймэрхүү л дөнгөжл гарч байгаа тийм л настай байгаа. Тэгээд Парист байх та. Тэгэнгүүтээ юу яж байгаа юм л та. Аав нь мөнгө явуулахаа болол яг тэгээ байжсэн чи 1860 онд тухайн үед Францууд ч нөгөө Алжирыг колончлж байсан. Тэгмээд Алжир руу цэрэг татагдчихж байгаа. Тэгээд цэрэг татагдаад харамсалтай нь илгэний хижиг вирус гээд халдвар авчаад айгүй хэцүү байдалтай байсан байхгүй. Тэгээ аав ээж рүүгээ битсэн чинь гэчээд дуртай да яваа үсттэй. Тэгээ одоо ерөөсөө чамайг тэгж тийм цэрэг армаас одоо жоохон хадууж болох гэдэг юм л. Цэрэг армаас татна гэсэн юм байхгүй. Үгүй. Тэгээ ашгүй нөгөө жил болсон юм байгаа аримда. Тэгээд ашгүй аав их чинь болохоор өөрөө зураг зурдаг. Манайг багаас нь ингээд урландаа бас авч зураг зурхыг тодорхой хэмжээнд зааж исэн тийм аав эгчтэй байсан. Тэнгүүд аав эгч нь мөнгө цуглуулад цэргийн албанаас нь худалдаж авч байгаа байхгүй. Тэгээ албанаас нь чөлөөлж байгаа юм ашгүй. Тэгээд ер нь бол энэ зураач шутга зохиолынхныг энэ цэргийн албанд хэрэггүй юм байгаа шүү дээ. За яах вэ? Тэгээ ямар ч сацтайгаар манай маань цэргийн албанаас чөлөөлөгдөөд Париста буцаж ирээд Шарл Глэр гэдэг тухайн юм бас
академист уламжлалт урлагийн зурагчийн урланд тухайн урлан сургалт гэж байсан. Тэгээд урлан дээр нь очиж зураг зурдаг тий. Заалгадаг нэг зурагчийн урлан дээр очдог тийм сургалт. Тэгээ урлагийн сургалтанд сурж агаад тэнцэнэ бусад импрессионизмын агуу төлөөлөгчд болох Огюст Ренуар, Альфред Сисле, Фредерик Базиль гэх мэтчлэн маш мундаг юм найзуудтай болж байгаа юм л. Тэгээ ер нь энэ Огюст Ренуар, Альфред Сисле яталгаар насан туршдаа Монегийн айгуу сайн найзууд байсан гэж бол яг Сисле жоохон эрт өнгөрцөн. Гэхдээ эднэр болохоор заавал тэгж хэлэх муухай. Гэхдээ нөгөө нэг бусад зураач нар маань арай жоохон энгийн. Эднэр болохоор энгийн гэдэг нь одоо нэг хөрхөн хээгүү. Эднэр болохоор жоохон илүү нарийн философтж ярьдаг тийм дээд түвшний яриануудаа ярьдаг тийм нарийн мэдрэмжтэй найзууд нь байсан гэж тэгж байгаа юм л. За ингээд 1866 он боллоо. Тэгэнгүүт энэ үед болохоор ногоон хувцастай хатагтай гэд нэг зургийг манай маань зураад тэрийгэ тухайн Францын салон хэмэх хамгийн чухал уран бүтээлүүдийгээ зарах боломжтой болорцом ч юм уу юу гэдэм бэ ингээд нэг утга зохиолоор зүйрлүүлдэг юм байна шүү дээ тий. Тий улсын хамгийн том ямар нэгэн тэмцээн ч юм уу тийм улсын хамгийн том үзэсгэлэн гэж байдаг шүү дээ арга хэмжээ. Яг тийм салооны үзэсгэлэн гэж байсан байхгүй. Тэнгүүд яг тэр салон үзэсгэлэнд энэ ногоон хувцастай хатагтай гэд зураг 1866 онд зураад тавьж байгаа юм. Тэгээд энэ нь бол амар инээдтэй. Юу гэдэг вэ? Нөгөө энэс өмнөхөн Эдвард Мане алдартай болсон байсан байхгүй юу? Арай ахмад юм чинь. Тэгсэн чинь Эдвард Мане дээр нөгөө нэг бүх хүмүүс хурж ирэл та хэвээр үнэхээр гоё зураг зурсан байна гэж баяр үргээд идэг. Манай хүнийг зурсан гэж бодохгүй шүү дээ. Тэгээд цаашаа харсан эмэгтэйгийн зураг байдаг шүү дээ, тий. Оо тэгвэл тэгээд баяр үргээд идэг. Тэгсэн чинь Эдвард Мане бүр амар дараа нөгөө амар ууралсан байсан. Яа нөхөр Клод Моне тантай ижлэх нэртэй гэсэн болж төстэй нэртэй гэсэн болж би ихэд бантлаа. Намайг хийгээгүй гавьяаны маань төлөө олон хүмүүс магтаад байх юм. Тэнгүүд Монегийн яг тэр ганцхан тэр ногоон хувцастай хатагтай гэд зураг нь салонд тавигдаад хүмүүсийн таашаалыг хүртээд энэ бол ер нь яг Монегийн ихэнх үеийн амьдралын одоо цорын ганц удаа тэгж хүмүүст таалагдсан байдал гэх юм. Тэгээд бол энэ ирээдүйтэй зураач. Энэ ч нэг Мане биш байсан биз дээ. Ирээдүйтэй шинэхэн залуухан зураач юм биш дээ. Тэ. Одоо тэр ногоон хувцастай эмэгтэй гэж өгж байгаа нэр яг тэр үедээ өгсөн нэршил нөө. Ер нь бол өөрөө нөгөө нэг юу яжчихсан баха. Камила ногоон хувцастай гэж ярилжсэн. Ногоон дашинцтай гэж нэрлэжсэн баха. Гоё асуулт асуулаа. Камила гэдэг бүсгүй болохоор Камила Донсие энгийн 8-ачин хүний хүүхэд бас тэгээд тэгэнгүүтээ Клод Монетэй энэ үед яг эд танилцаад хайр дурлал тий би ингээд бүх юм ягаануудны шилзүүчгээр ингээд амьдрал үнэхээр гоё харагдаж байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд би бинтэй хайртай дурлцсан ингээд үнэхээр гоё. Тэгээд тэгсэн чинь тэгээ Камила маань Клод Монет дурлаад тэр хоёр хүүхэдтэй болж байгаа юм л та. Гэхдээ гэрэлтэй батлуулаг байгаа. Гэрийнх нь болохоор үзэхгүй. Ерөөс зөвшөөрөхгүй. Манай Монегөө? Тий, манай Монег зөвшөөрөхгүй. Чи юун гэрэлтэй батлуулаагүй ээжэж тий танилцуулаачгүй яачгүй юм би чи хүүхэдтэй болохоо. Хүүхэдтэй болчихоо гэд. Тэнгүүд нөгөө Монег чинь гэрийнхнаасаа тусламж авахын тулд нууцаар худлаа гэрийнхэндээ салцсан малцсан гэж бичиж мичээд тэгээд яг гэрийнхнаасаа жоохон мөнгө авах гээд тэгээ яг Камилаг жирэмсэлцэн үед нь манай за би ер нь гэр бүлийн хариуцлага ингэж өөрчилж чадахгүй байна. Энэ тэр амьдрал минийх юм биш мэн. Гингүүтээ Лондон руу цугтаа явуул яах вэ? Цугтаа явж байгаа гэдэг нь одоо салаагүй. Гэхдээ нөгөө эд хөрөнгөний үед эмэгтэй хүннийг хүүхэдтэй нь тэжээж чадахгүй байх гээд тэгээ бүр ингээ Лондон, Нидерланд гэд явчихж байгаа юм. Ер нь энэ Камила гэдэг эмэгтэй хүн бол хүлээн зөвшөөрөгдөхгүй, гэрийнхэнд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд 2 хүүхдийг нь төрүүлж өгч байгаа. Тэгээд тэнгуүдээ 2 дахь хүүхэд дээр нөгөө хүүхэд төрүүлээд тэр үеийн ангаагч ямар байлаа бүр эрүүл мэнд нь муудаж байгаа юм тий. Тэгээд маш эрт буюу 32 наснда өнгөрсөн эмэгтэй байхгүй. Тэгээд Клод Монетэй цуг амьдраад тэр хоёр бүр ингээд мөнгөгүй болоод тий Монегийн маань зураг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мөртлөө Моне солиотой юм шиг өглөөнөөс ороо болтол зөвхөн зураг зурч ийн өөр юу ч хийхгүй. Ямар ч эмэгтэй хүн энийг хүсэхгүй. Тэгэнгүүтээ ингээд түрээсээ төлж чадахгүй болонгоо шөнө тэр айласаа байрнаас цугтдаг ч юм уу.
Ингэж явж Камила энэ бүх ядуу үед нь хамт байсан байхгүй. Гэхдээ сэтгэл зүйн хувьд ч тэр эрүүл мэндийн хувьд ч тэр ингээд даалгүйгээр тэгээд маш хэцүү байдалд ороод 32 наснда нас орсон ийм эмэгтэй байдаг. Энэ Камилагийн шүхэртэй эмэгтэй гэх бас нэг ийм одоо Клод Монегийн зурсан зураг байгаа тий. За ямар ч гэсэн Моне маань ингээд Камила хэмэх үзэсгэлэнтэй бүсгүйгээсээ нэг зүгтаад нэг нийлээд 2 жилийн дараа буцаж ирж мэрээд ингэж явж агаад дараа нь алдартай нөгөө зөвхөн зураг нь ер нь зураг борлуулах боломжтой салон гэдэг том үзэсгэлэн байгаа гэдэг шүү дээ. Тэр үзэсгэлэнд хэсэг бүлэг зураач нарыг авахгүй гэдэг ингээ хасчдаг байхгүй юу? Тэнгүүд нь Клод Моне хасуулсан найзуудтайгаа хүйе заавал албан ёсны үзэсгэлэнд зохио орох хэрэгтэй юм уу? Өөрсдөө үзэсгэлэн зохион байгуулчих л та гэд. Тэгээд анхны импрессионистуудын буюу сэтгэгдлийн урлагийн зураач нарын үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. За энэ дээр Клод Моне маань сэтгэгдэл мандаж буй нар гэдэг алдартай зураг зурсан байна л та. Би тэгээд цэнгэлигээ өнөөдөр их гоё мандаж буй нарны тухай шүлэг уншуулъя гэж гуймаар байна. За бололгүй яг зурагнууд нь ер нь бас одоо энэ мандаж буй нар гэдэгтэй бас их холбогдоод ер нь байгалийн Эстон 10 жил тахны дэвтэрний ард дээр идэг гэсэн гэдэг байна шүү дээ тий. За надад нэг ийм нарны тухай одоо нар бидэнд юу өгч байгаа тухайд богинохон шүлэг байна. Нар мандаад ирэхэд бутны дэрэгдээс хээрийн салхи туулай шиг дэгдэж нар мандаад ирэхээр булгийн тарих альчуур шиг зөөлөрч уулс гэрэлтээд нар мандаад ирэхээр бугын урамдаан цуур шиг ихшиглэж цэцгэс найгаад нар мандаад ирэхээр будам манан талын илгнээс өндийж босоод хамаг дэлхийг гэрэлтэн. Нар мандаад ирэхээр ухаа толгодын боронз шаргал өнгө тунраад нар мандаад ирэхээр унганы чих гэрэлтэж усгал долиглоод нар мандаад ирэхээр хялган сул дохилзож ирвэхээ нисэлдээд нар мандаад ирэхээр намирсан хөх аялгуу цээжний гүнд игшиглээд хамаг дэлхий гэрэлтэн. Гайхалтай. Маш их баярлалаа. За өнөөдөр Аминагийн маань нэвтрүүлэг зориулаад Минжин сайхан гэж яруу найрагч зохиож өгсөн. Бүр өнөөдөр шинэхэн бүтээлэг хүлээж авч байгаа юм байна шүү дээ. Ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Маш их баярлалаа. Минжин сайхан яруу найрагч болон энийг маш сайхан уншсан цэнгэл нартай маш их баярлалаа. За баярлалаа. Яагаад мандаж буй нар гэдэг шүлэг өнөөдөр гуйсан бэ гэдэг тэгэхээр энэ саяны үзэсгэлэн дээр те одоо энэ нэг эсэргүүцлийн үзэсгэлэн ба шүү дээ. Бид нар ингээ заавал албан ёсны юмд оролцохгүй юм бол өөрсдөө хийчихье гэдэг тэр сэтгэлийн урлагийнхны анхны үзэсгэлэн дээр явд эдрийг сэтгэлийн урлагийнхан ч гэж нэрлэхгүй. Тэд нар чинь бол ер нь яг уламжлалт урлагаа хийхгүй байна. Гэхдээ бид нар нэг өөр юм хийгээд байна гэдгийг мэдээд байгаа. Тэгээд бөөнөрөө хасагдчихад байна. Тэр уламжлалт урлагийнхаа үзэсгэлэнгээс тэгэнгүүтээ Клод Моне маань болохоор сэтгэл мандаж буй нар гэдэг нэртэй юм зураг зурсан байгаа юм. Тэгээд энэ зургийг харах юм бол ер нь уран зураг гэдэг чинь өөрөө их гоё нарийн зураастай, өнгөний хослолтой. Ядчил өнгө будга за нэг ийм өнгө гаргая гэд 2 өнгийг хооронд нь холдог. 3-4 өнгийг хооронд нь холдог. Тэгээд нэг юм гүйцэтгэлтэй тий одоо илсэн илэлт гэж ярьдаг л та. Бид нар бол уламжлалт Европын зургуудыг харах юм бол айгүй тийм нарийн гүйцэтгэлтэй яг нэг юм илцсэн юм шиг ингээд тийм зургууд зурдаг байсан чинь манай энэ Монегийн манд зурсан зураг болохоор нэг юм нарн тий мандаж буй нар гэд нар нь болохоор ингээд дан гэд нэг юм хитгэн зураасууд ингээд тавьчихсан тий яг ингээд өнгө будаг холсон ч юм уу да гэдэг бүр ингээд үнэхээр ив хавгүй ч юм уу гэмээр зарим эсгүүд нь тий маш юм дуусгаагүй гэмээр гэтэл Моне тэнгууд нөгөө шүүмжлэгч нар шоолоод сэтгэлийн урлаг гэж байгаа. Тэгвэл Моне болохоор өөрөө яг тэр нэвтрүүлгийн ихэнд хэлсэн нөгөө Эжен Будений хэлсэн юмыг ойлгоцсон байсан. Бид нарын тарих юу яах та ингээд нөгөө юмыг боловсруулж харж байгаа. Тэгээс биш амьдрал гэдэг чинь тэр чигтээ зүгээр л өнгө бөгөөд гэрэл. Энэ олон одоо ингээд зүгээр нэг юм хідэн будгийн тавилтууд ингээд тавьсан юм шиг хэрнээ бид нар тэр зурагнаас
мандж байгаа нарыг олж харж болж байна. Бидний тарих ингээд үргэлжлүүлээд ургуулan бодоод энэ бол мандж байгаа нар юм байна гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр яг мандж байгаа нарны тэр сэтгэгдлийг магадгүй нөгөө буйгаараа оршин буйг ямар нэгэн юм өөр ямарч холцгүйгээр буюу магадгүй хүний тархины үйл ажиллагаар төрүүлж орж ирээгүйгээр яг чи сэтгэлээрээ сүнсээрээ нарыг яаж мэдэрч байна. Тэрийг л энэ импрессионист урлаг үзүүлэх гэдэг. Тэгээд бас нэг их гоё тодорхойлолттой ингээд зүгээр тайлбарлаад хэлэх юм бол хорвоо ертөнц гэдэг чинь эцэс төгсгөлгүй бидний тархины болон махан биеийн сүнсний маш олон үйл ажиллагаанууд ингээд тойроод ингээд яваал нь шүү дээ. Хумхайн тос эргүүлэл бид нар ингээд яваал нь. Гэтэл тэр дунд бид нар мэддэггүй шүү дээ. Өчигдөр гэж байгаа юм уу байхгүй тий. Ирээдүг гэж байгаа юм уу? Ер нь бол байхгүй шүү дээ. Тэгвэл бид нар яг одоо тэгвэл бариад авъя гингүүд яг одоо ингээд баригддаггүй шүү дээ тий. Гэтэл импрессионистууд тэр яг одоогийн их шинг барьж аваад байгаа байхгүй. Тэр нар, тэр байгаль, тэр гэрэл гэдэг зүйл чиний тархиар орж чамжаагүй. Тэгээ шууд чи ингээд сүнсээрээ яг тэр их шинг барьж аваад тэгээд тэр их шинг л буулгаад байгаа гэсэн. Ямар бас гоё тайлбар вэ. Тэгэд тэгтээ энийг бол нөгөө одоо бид нар ингэж байгаа болохоос ш тухайн үедээ бол тэгж байгаагүй. Тийм тухайн үедээ бол за сэтгэлийн урлагаа л гэд байжсэн тий. Луи Лера болов. Амина энэ зургийн дунд одоо ийм байдгүй. Би бас одоо орон зураг мэдэхгүй, сайн мэдэхгүй. Одоо бид нар хүн болгоны мэддэг юмыг л мэдж байгаас нарийн мэдэхгүй. Тэгэхээр энэ одоо манай Мониогийн зургнуудыг ингээ ерөнхийд нь харахаар би бас ийм өнгөний хувьд энэ хүнд ийм давуу ашигладаг өнгө энэ төр гэж байдгүй. Одоо эсвэл энэ зургийг зурхад давуу ашиглана. Энэ хүний өнгнүүд дандаа нэг юм зөөлхөн ягаанцсан хэр юм уусцсан тийм амар хатуу өнгө харагдахгүй ч юм уу тийг санагтаад байгаа. Маш гоё анзаарсан байна. Яагаад вэ гэхээр нөгөө яг ийм сэтгэл төрж исэн. Европт Орсын музей ч юм уу те ер нь Францад импрессионистуудын айгүй олон музейг ингээд яг импрессионистууд ч байх ерөнхийн ингээд музейг үзэнгүүт уламжлалт урлагийн заалаар явж агаад яг энэ 19-р зууны 2-р хагасын цаг хугацааныхан заал руу ороод ирэхээр нэг юм амьсгалж байгаа юм шиг. Яг ингэ байгальд очиж байгаа юм шиг. Тэгээ яг үнэхээр урдны урлаг урлан дотор зурагддаг те ямар нэгэн одоо зураач өөрийнхөө төсөөллөө авчаад байгаль дээр очиод төсөөлөлөө авчаад буцаж урландаа хурж ирээд өөрийнхөө тэр сансан бодснороо зурдаг байсан бол одоо энэ үед ч юм болохоор цэвэр байгальтай шууд харьцаад шууд буулгаж болж байгаа юм. Байгальд нь очиод зурж байгаа гэдэг утгаараа юм. Тий. Тэгээд тэгэнгүүт нөгөө нар гэдэг маань өөрөө маш тийм өөр тусдаг байгаа шүү дээ. Тэгвэл Клод Моне жишээ нь өнгөн дээр маш их ач холбогдол өгч ялангуяа өнгийг бий болгож чинь хэрэг нарны гэрэл бий болгож байгаа. Тэгэнгүүтээ нэг Руаны сүм гэдэг сүм байгаа байхгүй. Тэр сүмийг 30 удаа зурсан байх жишээний. Зүгээр нэг бухал өвсийг 200 удаа зурсан байх жишээний. Тэгэхээр нар яаж тусч байгаас хамаарат тэр дахиад өөр л харагдаж байгаа гэдгийг хэлээд байгаа юм уу тий? Ваа. Дээвэр ингээд шаал өөр өнгөттэй зорж байгаа байхгүй тий. Өглөөний 7 цагийн нар 10 цагийн нар ингээд бүх юм ингээд өөр. Тэгээд яг нэг тэр моментийг л их шингэл барьж авах гал. Тэг ингээд тэг 200 удаа хүртэл. Тэгэхээр импрессионистуудын бас гаргаж авсан зүйл маань юу амар чухал биш. Юу дүрсэлж байгаа чинь бас чухал биш. Энэ нөгөө сюжет үйл явдал гэдэг зүйл биш тий. Чи яг юуг өөрөө илүү яг нэг тийм сүнс болон тэр мэдрэмжийн тэр холбоо гэдгийг л илүү ингэж барьж авч байгаа юм л та. Бас нөгөө юу их гоё тэр саяны хоёлаа Камилаг ярьсан чинь нөгөө Камила шүхэртэйгээд ард нэг ингээ хүүхэд нь харагдаад. Хүүхэд нь өөрийнх нь хүүхэд нь тий. 2 хүүтэй байсан. Тэгээд тэрэн дээр Камилаг нас орсноос 10 жилийн дараа зурсан зураг. Тэгээд Камилагийн сүнс Клод Монегийн 2 дугаар хагасын амьдрал бол яг би нэг дурдсан ч буюу яагаад вэ гэхээр өөр их нэртэй болоод 18 жилийн туршид нас орон мартлаа тэр их нэртэйг ингээ сайхан амьдарсан. Тэгээд алдар нэрт хүрсэн. Тэгээ ер нь бол тэнгуүдээ Парисаас 80 км зайд Живерни гэдэг айгуу гоё газар цэцэрлэгт хүрээлэн үүсгээд тэгээд би зурах болон цэцэг харьцлахаас өөр юу ч хийж чадахгүй гэд тэгээд ингээ сайхан амьдарч байсан тийм. Тэнгуүдээ яг тэр цэцэрлэгт хүрээлэн дотроо
Камилагийнхаа сүнсийг харсан гэдэг байхгүй. Тэнгүүдээс тэгэд нөгөө тэрийг зурсан. Тэнгүүд тэр зурган дээр ингээд маш гоё хөнгөн тийм нарны гэрэлтэй. Тэгтээ нөгөө нэг Камила нь ингээд өөрт нь байхгүй байхгүй ингээд. Ер нь юу ингээд нэг хальт арагшаага эргэж хараад тэгэл одоо цаашаа яваад өглөө гэж. Тэгэхээр энэ нэг юм хэл тийм юм сүнсний мэдрэмжийн л зүйлсийг айгүйх гаргаж исэн тийм нарийн тийм айгүй гоё юм. Одоо нэрэл энэ нэг шүхэртэй тэр зургийг харах юм бол нэрээ яг хөнгөн гэдг нь яг мэдрэгдэнэ. Одоо гүүрэн дээгүүр гарч байгаа юм шиг бүр ингээд нэг тийм хөөрцөн мэдрэмжтэй зураг тий. Тэгэхээр тэр харсан мэдрэмжээ бас би бол барьж авч чадсан юм байна гэж бүр бодлоо. Тэг яг энэ зурган дээр байгаа өнгө бас их зурган дээр нь ерөнхийн нэг юм одоо бараг л нэг аавра шиг өнгөнүүд байна. Тий яг тийм тэр санагтаад байлаа бүр. Энэ бас нөгөө мэдээж ингэж яг их шин зургийг дүрслэх гэдэг нь манай дорны ялангуяа Японы урлагийн нөлөө бол байгаа. Энэ үед ер нь 19-р зуун нөгөө Ван Гогоос ахуулаад Японы урлагийн нөлөөнд энэ өөрнийхэн бол орцсон байсан. Өөрсдийнх нь философи ингээ гацалтанд орчингууд тий. За тэгвэл дорныхаа өөр хүмүүс юу боддөг юм бэ? Тэрийг нь харъя гэд. Тэгээд Монегийн хувьд ч гэсэн ялгаагүй ямар сандаа л өөрийнхөө цэцэрлэгт хүрээлэнг Япон гүүрээр тогтжуулаад тэгээ одоо тэр цэцэрлэгт хүрээлэнгийнхаа эргэн тойронд нөгөө Моне Япон гүүрээр тогтжуулангуудаа усан сараан цэцгийг эргэн тойронд нь тарьсан байдаг байхгүй өөрөө гараараа арчлаад тарьсан. Тэгэнгүүт тэрийг бас нөгөө Японы хотод яг Монед зориулаад одоо Японы хотод яг тийм гүүр байдаг. Тэгэнгүүт энэ нь бол нөгөө Монегийн гүүр юм аа гэд тэгж бас нэрлж тогтжуулсан тийм байлээ. Тэгэд өнгөний хувьд яг ихэнх үеийн зургуудыг сая цингл маань агай анзаарлаа. Үнэхээр нэг тийм хөнгөн тий цагаан ногоон тийм цэнхэр бүтэг ягаан гэж яддаг тий. Тиймэрхүү өнгүүд айгуу гоё ашигласан байсан бол сүүл хэсэгтээ яг цаадах чинь 72 наснда катаракта гэд нүдний одоо тунгалаг бохирдох ч юм уу да яах юм тий нүднийх ямар ч гэсэн тийм нүдний өвчтөй болчихж байгаа. Тэгээд хараагаа алдах боломжтой болоод 2 ч удаа нүдний хаалгаанд орж байгаа. Тэгээ эмч бол хэлж байгаа байхгүй. За одоо нүдний шил зөө. Тэгсэн чинь манай маань би нүдний шил зөөхгүй. Ингээд би шилний цаанаас ертөнцийг нөгөө буу гарна. Гэрлийг би харж чадахгүй. Импрессионистуудын хамгийн чухал зүйл гэрэл. Тэнгүүт нь тэгээд нүдний шил зүгээгүй гэх улмаас хараа мууцаар илүү бор хүрэн тийм хүрэн улаан нөгөө хүнд өнгөнүүд давмгаалж ирж байгаа зурагт. Тэгээ цэнхрийн оронд юм нийл ягаан өнгөт оруулж ирж ихэд тэгэхээр зурдаг ч юм уу тий. 84 наснда сүүлчийн зургаа зураад миний оршуулгыг маш цомхон хийгээрэй гэж гэр бүлийнхэндээ захиад 86 наснда өнгөрсөн ийм хүн байна. За ингээд Монегийн зургийг удаан хугацаанд бас ингэж ажиглаж харах юм бол хүний сэтгэлийг их тайвшруулахаас гадна их шин зургийн амьдрал ямар үнэтэй вэ гэдэг тэр мэдрэмжийг л бид нарт өгөх болно. За тэгээд нэмэлтээр хэлэхэд болохоор юу яаж байгаа. Орлог судлаач Амина миний би энэ бүтэн сая өдөр орой 7 цагаас илүү. 5 цагаас илүү. За хараат тий 5 цагаас юм байна. 17 цагаас за. Тийм 4 сарын 21 гарагт 17 цагаас Corporate Hotel and Convention Center гэдэг шүү дээ. Тэр Convention Center-ийн 4 давхурт Corporate Art Gallery гэдэг байгаа. Art Gallery-ийн Сөүл танхимд шараадны өвчтөн зураачд гэдэг лекц уншиж байгаа. Вау. Тэгэхээр энэ Моне маань бусдаа нөлөөлөд 20 дугаар зуунд нь ямар гэчийн галзуу хувьсгал гарсан бэ? Сальвадор Дали юу хийсэн те? Ер нь энэ Эдвард Мунк яагаад хашиграана зурах болсон? Ван Гог ер нь яагаад чихээ огтлох болсон гэх мэтчлэн юм асуултуудад хариулах галзуу лекц байгаа. Тэгээ шараадны өвчтөн зураачд гэд ням гарагт 17 цагаас мөн тэр өдөр амжихгүй бол мягмар гарагт 19 цагаас ийм лекцүүдийг уншиж байгаа шүү. Тэгээд та бүхэн маань Facebook-ээр шар хадны өвчтөн зураачд гэж хайгаад бүртгүүлэх боломжтой. Тий. За юу юм бэ штэ бүтэн сайн 2 дахь өдөр юм байна. Тий. Юу би бас нэг сэтгэл хэлмээрээ нөгөө би ч одоо одон өндөрт одоо чи битээр ингээд хамтран ажиллаж байгаа юмс хамтран ажиллахаас өмнө Амина гэж хүнийг би олон жилийн өмнө таньдаг болсон. За тэг яагаад вэ гэвэл
одоо юу гэдгийг дээр үе одоо 1800 он ч юм уу дээр үе 19-р 100 ингээл ярихаар бид нар чинь өөр мэрэгчлэг хүмүүс тэрийг ингээд шууд ойлгоод мэдээллийг хүлээж аваад боловсруулаад хадгалаад тэрийг санаад явна гэдэг хэцүү. Ингээд шал өөр амьдрал руу ороод ингээд авчиж байгаа учраас тэгэн гол чиний одоо ингээд фэйсбүүкээр харж байгаа л чиний ингээд лекцүүдээ ингээд лайваар энэ төр заримдаа явчихдаг гэсэн. Тэрийг ингээд нэг харчаар мартдаггүй. Чиний ярианд нэг тийм ичид байдаг. Нэг юм айгүй гоё манер байдаг. Тэгэн гол тэр чиний ярьж байгаа тэр нэг зураачийн ингээл замналыг яриад тэр зургийг ингээд гэлтийн гол тэр яриа хизээч мартагддаг байхгүй бүр ингээд арчигддаггүй. Тэгэхээр энэ яг урлаг сонирхож байгаа, дуран зураг сонирхож байгаа энэ залуучууд бол Аминагаас л сонс гэж би бүр хэлмээр байна. Маш их баярлалаа. Тэгээд би нэг найруулагчтай хэлж байгаад доороо бас нөгөө Facebook нэрээ үлдээ чинь. Тэгэхээр Facebook-ээр дэлгэрэнгүй мэдээлэл бас авч болно. Тэгээд өнөөдөр хамтран хөдөлсөнд маш их баярлалаа. Баярлалаа. Айгуу гоё нэрхтээ гоё нэвтрүүлэгт оруулсанд баярлалаа. За өнөөдрийн манай уран зураг нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрлээ. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын өрөөтэй Хөдөлთა хөгжлийн банк маань хамтарч ажиллаа. За мөн давхар Аминагийнхаа лекцийг бас хэлмээр байна. Бүтэн сая өдөр 2 дахь өдөр шар хадны өвчтөн зураачид 17 цагаас маш гоё тийм. Тэрийг одоо юу гэж ярих вэ тэр? Тэг. Ер нь би арт медиац боёо яг хүн өөрөө тухайн зургийг хэрхэн яаж мэдэрхүй гэдэгт нь тийм хөтлөх гүүр маягаар урлагийн лекц унших гэж байгаа. За ийм гоё лекц бас хамтарч ажиллаж байна гэж хэлмээр байна бүр. За хамтран ажиллалаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг та бүхэн маань 83.3 107 гэсэн Одмондөр радиогоор сонсож байна. За мөн NTV телевизээр давхар хүлээж авч байгаа студид урлаг судлаач Амина маань ажиллаа. Цэнгэл хоёр нар байлаа. Өнөөдрийн нэвтрүүлгээр хамт байсан та нартай баярлалаа. Дараа дахиад уулзах болтугай ойлоо. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.